Төлөөрөмтлийн хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ бид нар ер нь энэ төсөв санхүү зарцуулалтын механизм зарчмаа өөрчлөхгүй бол бид нар эрүүл мэнд боловсрол ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт хийхгүй юм шиг байна. Өнөө маргааштай үр дүн гаргах нэг иргэдээс илүү их алга ташлт авах бүтээн байгуулалтын чиглэлд хамаг төсөв мөнгө хийчихэд дараад нь эрүүл мэнд боловсролынхаа салбарт мөнгө хуваарлаад ахаар бид нар ирээдүйд амжилтанд хүрэхгүй байна л да. Тэгэхээр бусад улс орныхоо жишгийн дагуу эрүүл мэнд боловсролдоо төсөв мөнгө хангалттай хэмжээнд зарцуулчаад үлдсэний тэр хөрөнгө оруулалт бусад зүйлдээ хуваарлдаг энэ зарчим руугаа бас орох ёстой хаа ингэж асуудал шийдэгдэх байна. За тэгээд энэ хуулийн хувьд бол одоо улсын төсөвт дарамт болохгүй гэж байгаа. Гэхдээ ирээдүйн өв сангийн төсөв, үндэсний баялагын сангийн төсвөөс ер нь 240 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр та хэд маань хүүхдийн хөгжлийг дэмжих тухай энэ хууль батлагдлаа гэхэд 5 жилийн дараа хүүхдийн хөгжлийн ямар үзүүлэлтүүд хэдэн хувиар сайжрах юм бэ гэдэг энэ судалгааг хийсэн баг. Энэ гол үзүүлэлтүүдийг та бүхэн маань бас нэг хэлээд өгөөрэй. Бидний одоо нэг номерын шийдэх ёстой асуудал бол судалгаагаарч нотлогдсон тодорхой асуудал бол хүүхэд өдийн хоолнд хамрагдсанараа хүүхдийн сэтгэн бодох чадвар, оюуны чадамж, хүүхдийн бие бэлдрийн хөгжил хэдэн үеэр яаж сайжрах вэ гэдэг нь тодорхой болцсон шүү дээ. Олон улстай ч тодорхой болсон, манай улс судалгаагаа хийсэн. Гэтэл манайх 6 дугаар, 5 дугаар анги хүртэл хүүхдүүдэд өдөө хоол өгөөд дээш ангийнханд нь яг эд өсөлт хөгжил явагддаг насны хүүхдүүдэд өдийн хоол байхгүй. Гэтэл одоо энэ яригдж байгаа төсөв мөнгөөр бол 6, 7, 8 дугаар ангийн хүүхдүүдийг жишээ нь өдийн хоол хамруулчих болохоор байна л да. Тэгэхээр бид нэр энэ хуулиа баталгаас гадна бидний нэг номерын асуудал бол бүх хүүхдүүдэд өдийн хоолнд хамрагдуулчвал биднэрт ирээдүйд маш их үр дүн гарах гээд байна. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ өвчлөл чинь буурах гээд байна. Хүүхдүүдийн маань сэтгэн бодох чадвар, оюуны чадамж маш өндөр хувиар дээшлээ нэмэгдэх гээд байна. Энэ талаас нь та хэд маань хэр сайн бодож үзвэ энэ хуулийг. За тэгээд түрүүн бас хэлж байна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль гэж байгаа. Энэ хууль болон бусад хуулиудтайгаа хэр сайн уялдуулва. Миний санаачилсан бас сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль байгаа. Энэ хуультай та хэд маань уялдуулж хэр судалж үзвэ. Гэхдээ энэ хоёр зарчмын хувьд бол нэг хууль байх нь одоо нэг тийм оновчтой зөв гаргалгаа биш болов. Гэхдээ давхардал нийцлийн хувьд ямар байна вэ гэдгийг та хэд маань хэр судалж үзсэн бэ? За эдгээр асуултанд хариулт авъя. За хол санаачлагч Мөнх Баясгалан гишүүн хариул. За энэ хуулийн талаар бол судалгааг 19 оноос эхлүүлсэн байдаг. За Европын 9 орноор явж биечлэн явж судалгаа хийсэн. За эндээс хамгийн том одоо дэлхийд гайхагдсан жишээ бол Исланд улсын жишээ. За хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд хар тамхи мансууруулах бодисонд донтсон, гэмт хэргийн золиос болсон, гэмт хэрэг үйлддэг болсон, архины хамааралтай болсон, тамхины хамааралтай болсноос Исланд улс бол хөл хорио тогтоож исэн. За тэгээд эндээс энэ хүүхэд хамгааллын, хүүхэд хөгжүүллийн энэ хуулийг санаачилснараа энэ улс ердөө одоо 10-аад жилийн дотор энэ тоон үзүүлэлтээр энийг бууруулж чадсан юм жишээтэй. Тийм учраас Европын орнууд одоо Австрал, Сауди Арабиас ахуулаад Исланд, Унгар, Швейцар улсууд энийг одоо авч хэрэгжүүлсэн байдгаа. Үр дүн нь бол үнэхээр гайхамшигтай сайн гарсан. Та эрүүл мэндийн сайд байсан хүн тэгэхээр өнөөдөр одоо спортод зориулж байгаа $1 маргааш эрүүл мэндийн салбарт зориулах $2 хамаагүй илүү үр дүнтэй гэдэг ийм үг хүртэл байгаа. Тэгэхээр би одоо энд манай судалгааны богд явж исэн саруулыг бас энэ дээр нэмээд ажлын хэсгийн микрофон дээр гарч ирээд энэ бусад орнуудын жишээг хэлж өгөөч гэж хүсэж байна. За энэ дээр 4-р микрофон. За эрхэм гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За 2018 оноос эхлэн нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай хамтраад биеийн тамир спортын газартай хамтраад олон улсын судалгааг эхлүүлсэн байгаа.
2018 оноос хойш нийт 9 улсаар явсан энэ Европын өндөр хөгжилтэй улс орнуудын судалгааг хийсэн байна. Үүн дээр бид нэр Исланд улсын жишээг хамгийн тод дурдж болно. Энэ бол 1998 оны байдлаар нийт өсвөр үеийн хүүхдүүдийн 42% нь сүүлийн 30 хоногт согтууруулах төрлийн ундаа хэрэгэлсэн. Нийт өсвөр үеийн 21% нь тамхи тогтмол татдаг. Нийт хүүхдүүдийн 17.2% нь мансууруулах төрлийн ургамал тогтмол хэрэгэлдэг ийм судалгаа байсан. Үүний үр дүнд болохоор Исландын засгийн газраас хөл хорионы хуулийг баталж 2002 онд хүүхд хамгааллын хууль гэдэг нэртэй хуулийг батлаад 12-оос доош насны хүүхдийг 8 цагаас хойш гадаа. За нэмж хариулъя. Хөл хорионы хуулийг баталсан байгаа. Үүний араас хүүхд хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт бүх хүүхдийг өөрсдийнхөө сонголтон дээр үндэслэлсэн биеийн тамир спорт, урлаг спортын дугуйланд хамрагдах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2015 оны тоогоор өсвөр насны хүүхдийн архины хэрэглээ 6% болтол буурсан, тамхины хэрэглээ 2% болтол буурсан, мөн мансууруулах төрлийн бодисны хэрэглээ 2% хүртэл ийм буурсан олон улсын жишээ байгаа. Үндэсний баялагын сангаар тэргүүлдэг олон улсын Норвеги улс яг энэ Айсландын жишгийг хуулж хэрэгжүүлж байгаа. Одоо нэг хүүхдэд 400 еврогийн төсвийг жил болгон төсвөлдөг. Дээрээс нэмээд хүүхдүүд сайн дурын үндсэн дээрээс дуртай дугуйлан секц хөгжлийн хөтөлбөрт хамрагдах энэ бололцоог нь Европын улс орнууд бүрдүүлж өгсөн байгаа. За нэмж тодруулъя. Мөнх сайхан гэж. За энэ хуулийг бол 2 гараа өргөд дэмжиж байгаа. Тэгээд хамгийн гол нь хэр судалгаа нотлохонд тулгуурлаж хэр зөв ирэмбэлж орж ирсэн бэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Бид нар одоо алдаагаад авч болохгүй. Өнгөрсөн хугацаанд одоо хүүхдийн эрхийг хамгаалах хичнээн хууль гаруй хичнээн хүүхдийн байгууллагууд байна. Гэтэл өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал үзүүлэлтүүд жил ирэх тусам дордож шүү дээ. Энийг бол тэр өсвөр насны хүүхдийн жирэмслэл үр хөндлөлтийн асуудлууд илхэн тодхон харуулж байгаа. Тэгэхээр энэний алдааг давтаад дахиад нэг бахан хөрөнгө оруулалт хийгээд бахан хүүхэд хөгжлийн төвүүд байгуулцдаг. Нэг баахан үргэлгэн зарлагтай мөнгө зарлагдсан үр дүн гарсан зүйл байхгүй үзүүлэлтүүд нь хүүхд хөгжлийн үзүүлэлтүүд буурсан ийм зүйл болохгүй. Энийгээ та хэд маань сайн тооцоолж төсвөлж энэ төлөвлөж хуулийн дээрээ тусгаасаа гэдэг үүднээс л одоо энэ асуултуудыг хэлж саналуудыг хэлж байгаамаа. За баярлалаа. За Отгон шарын Батнайрамд л асуулт асууна. За хүүхдийн хөгжлийг бол байнга дэмжнэ. За тэр бол маш ойлгомжтой. За энэ хуулийн дээр ихтэй нэг асуудал байна. Энийг заавал ярих хэрэгтэй. За энэ хуулийн дагалдсан хуулийн дээр үндэсний баялагын сангийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. За ирээдүйн санд хадгалагдах хуримтлагдсан үгийн 50-аас илүү үеийн хүүхдийн хөгжил зарцуулна гэдэг. Ирээдүйн өв сан гэдэг бол үндэсний баялагын сан. Үндэсний баялагын сан хүндэхээр бид нар үндсэн хуулийн зарчим заавал баримтлах хэрэгтэй болж таарж байгаа. Үндсэн хуулийн 6-гийн 2 дээр газрын хэвлэлийн баялагийг одоо болон ирээдүйн үедээ тэгш шудраг үндэсний баялагын сангаар дамжуулж хүртэнэ гэдэг ингээд үндсэн хуулиндаа заасан юм л да. Тэгэхээр тэр дундаа ирээдүйн сан бол одоо болон ирээдүйн үедээ хойролтынхан ирээдүйн хэсэг нөхгүй. Ирээдүйдээ бид нар хадгалнаа. Энэ бол цаашаага улам ингээд арвижчих ёстой. Тэгэхээр энэ ирээдүйн сан бол одоогийн хуулиар бол 2030 он хүртэл гар хүрж болохгүй. Энэ яагаад гэх юм бол арвижих боломж нь олох ёстой. Одоогоор нэг 6 их найт төгрөг хуримтлагдсан. Тэгэхээр эннийхээ нөгөө хуримтлагдсан хүүгийнх нь 50% авчгаар чинь эн чинь цаашаага арвижихгүй байхгүй да. Сая Бадамсран гүшүүн одоо ингээд арвижна гэдэг нь л үгүй шүү дээ. Арвижна гэдэг чинь цаашаага хүүгийн хүү тооцоод эсвэл цаашаага яах вэ гэхээр өгөөж нь дахиж хөрөнгө оруулалт хийгээд эн чинь нөгөө арвижих концепт гэхгүй. Ингэжээж одоо Норвеги шиг бусад орны баялагын сан шиг энэ бидний арай ядан цуглуулсан 6 их найд цаашаага 10, 20, 30 их найд болж буцаад энэ ирээдүйн үедээ хойрлогдох хэрэгтэй байхгүй. Одоо үед хойрлогдох ямар зарчмаар явдаг вэ гэхээр төсвөр явдаг. Төсвийн хойрлолт.
Тэгэхээр бид нар хүүхдийн хөгжлийг дэмжих чинь гээд эсвэл одоо ахмадаа дэмжих чинь гээд ч юм уу ахмадын тэтгэврийг нэмэх чинь гээд ч юм уу эсвэл энэ хадгалж үлдэх ирээдүйн санд бид нар хамаагүй хүрж болохгүй юм аа. Энэ юусоо нөгөө газрын баялагч нь дуустдаг учраас шавхагддаг учраас цаашаага арвижих боломжийг нь бид нар олохгүй бол баялагын хараал болж үлддэг байхгүй юу? Тийм учраас ирээдүйн сан дээр бид нар ерөөсө хүрж болохгүй маа. Энэ ингээд арвижих боломжийг нь бид нар заавал олох ёстой. Харин энд санхүүжилтийг нь бид нар шийдэх боломжтой гэвэл боломжтой. Шийдэх ёстой. За одоо хууль санаачлагчдын тооцоолоор бол жилд бол нэг 180-аас 240 тэрбум төгрөг хэрэгтэй байна шүү дээ, тийм. Одоо энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд. Өнөөдөр бид нар хүүхдийн мөнгөн дээр 1.8 их найт төгрөгийг бид нар хүүхдийн мөнгө гэж зарцуулж байгаа. Гэхдээ хүүхдийн мөнгө гэж бид нар нэрлэдэг боловч хүүхдүүд очиж байгаа юу гэдэг дээр яг үнэхээр асуумаар байна. Энэ дээр судалгаа байна уу? 1.8 их таярыг хүүхдийн мөнгө гэж бид нар хуваарлчаад тэр яг хүүхдүүдийн хүмүүжилд очиж байгаа. Хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхдүүдийн тэр сургалт лекцэнд очиж байгаа юу? За, буцаад өгвөл бид нар энэ хүүхдийн мөнгийг цаашаа хүүхдэд нь яаж илүү хуваарлах вэ? Илүү энэ 1.8 их найдыг тэгвэл 2 их найд болох гээд эн чинь бид нар орон зай бас нэмж үүсгэж болох нь шүү дээ. Тэгэхээр гэх мэтчлэн энэ баялагын сангийн тэр үндсэн хуулийн хуваарлтаар бол одоо үеийн зарцуул дээрээсээ бид нар одоо үеийн хүүхдүүдэд хуваарлах энэ механизм явах хэрэгтэй. Ирээдүйн сан бол ирээдүйд одоо төрөөгөө байгаа ирээдүйд төрөх хүүхдүүдэд өнөөдөр бид нар оюу толгойн баялагийг ашигласан учраас энэ шахагдахад ирээдүйн хүүхдүүдэд үлдээх учраас энэ ирээдүйн сан гэж энийг нэрлсэн юм байл л да. Тэгэхээр ийм нэг одоо жоохон асуудал юм уу байгаа юм. Тэгэхээр энэ дээр За хэн яриулах? Ер нь бол нэлээд яг энэ олон арга хэмжээнүүдийг харьцуулж ярина гэдгийг бас манай хууль санаачлагч нар